Сайн байцгаана уу? Та бүхэн тэгээ зураг хичээлийнхаа ээлжид дугаараараа иргэн уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнгөрсөн хичээлээр бид хамтдаа гимшлийн талаар сурсан байна. За өнөөдрийнхөө хичээлээр бид бас нэгэн чухал үгийг сурцгаая. Энэ бол шума. Шума гэдэг үг бол сонсох гэсэн утгатай байна. За еврейчүүдийн хувьд хамгийн чухал ишлэл гэж хэлж болох дэд хууль 6-гийн 4-р ишлэл дээр Шема Израиль, Хашуем Элохино, Хашуем Эхад гэсэн үг байдаг. Сонс Израиля. Чиний эзэн, чиний бурхан бол ганц гэж. Тэгэхээр сонсох гэдгийг маш чухал энд авч үзсэн байна. Тэгэхээр бурханы ард түмэн бол бурханыг сонсдог ард түмэн. Бурхан өөрийнхөө хүмүүсийг түүнийг сонсоосоо гэж хүсдэг байх нь. Бурханы ард түмэн бол бурханы дуу хоолой, бурханы үгийн дагуу амьдардаг тэр хүмүүсийг хэлж байгаа. За ингээд бүгдээрээ хамтдаа Библийг нэгээд дэд хууль номын 6 дугаар бүлгийн 4-9 дугаар ишлэлийг уншицгаая. Сонс Израиля. Эзэн бол бидний бурхан бөгөөд ганц эзэн. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж хөвгүүдээ үгээр хурцлан гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хэвтэж байхдаач, өндийн босготооч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уйж хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хатвчин дээр хаалган дээрч бичээ гэсэн байна. Амен. Еврей хүүхдүүд уншиж бичиж сурахдаа хамгийн түрүүнд яг энэ Шема ишлэлийн 6 үгийг тэд тогтоож цээжилдэг байна. За бас нэгэн сонирхолтой зүйл байдаг нь энэ Шема ишлэл дотор Эхад гэдэг чухал үг байна. Тэгэхээр энэ бол гэрч гэсэн утгатай. Гэрч. Израильчууд өөрсдийгөө цорын ганц амьд бурхныг гэрч ард түм юмаа гэж үздэг. Тэгэхээр гэрч гэдэг утга нь энэ ямар утгатай вэ гэхээр бурхныг харуулдаг хүн гэсэн утгатай. Бурхныг харуулдаг хүн. Тэгэхээр бурхан бол цорын ганц амьд бурхан юмаа гэдгийг амьдралаараа харуулна гэдэг маань бид бусдад бурхныг харуулж амьдрна гэдэг нь бурхныг гэрчилж амьдарч байна гэсэн үг. Энэхүү ерөө эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь Шема ишлэлийг үргэлж уншиж хамтдаа үүний дагуу залбирч цээжилж мөн дотроо тунгаан бясалгадаг байх нь. Бурхныг хайрлна гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг тэдэнд багаас нь энэхүү зааж өгдөг. Тэгэхээр энэ Шема ишлэлийг Шабат өдөр болгоны хүндгэл мөргөл дээр 2 удаа уншдаг байна. Нэг нь залбирлын өмнө, за нөгөөхт нь тоороо буюу хуйлмал нөгөө Библийг авч ирээд уншихаа өмнө уншдаг байх нь тийм ээ. За зөвхөн хүндгэл мөргөлийн цаг, залбирлын цагаас гадна гэртээ байхдаа өдөр тутам залбирч байхдаа энэ Шема ишлэлийг бол үргэлж уншиж, за мөн үүний дагуу залбирахдаа өөрөөсөө байнга дотроо ингэж асууд. Би үнэхээр бурхныг хайрлаж амьдарч байна уу? Би үнэхээр амьдралаараа бурхныг харуулж, бурхныг гэрчилж амьдарч байна уу гэж. За Шема ишлэлийг уншсны дараагаар нэгэн чухал үгийг хэлдэг. Энэ нь болохоор бохапта. За энэ бохапта гэдэг үг болохоор та нар хайрлах болно гэсэн утгатай үг. Тэгэхээр энэ үгээр дуу хүртэл байдаг тийм ээ. Та нар хайрлах болно. Та нар бурхныг хайрлах болно гэсэн дуу байна. Яг л бид нар сүмдэр бид бурханд хайртай гэж магтан дуулж байгаатай адилхан юм. За мөн бохапта мичбут буюу бид бурхны гэрээг, бурхны үгийг хайрлах болно гэж бас хэлдэг. Тэгэхээр энд маш чухал утга байна. Бурхныг хайрлна гэдэг чи яг бурхны үгийг хайрлна гэдэг юм а гэдгийг эндээс харж байна. Тэр би танаас асууя. Та бурханд хайртай юу? Та үнэхээр бурханд хайртай юу?
хэр зэрэг их та бурханд хайртай. За ингэж асуувал магадгүй та тийм ээ би бурханд хайртай, би бурханд маш их хайртай гэж. Тэгэхээр үнэхээр бид бурханд хайртай юм уу? Бид бурхныг бас аль зэрэг тийм ямар хэмжээгээр бид хайрладаг юм бол 13 дугаар зуунд амьдарч байсан Кларвогийн Бернард гэж агуу бурханлаг хүн маш олон гайхалтай зохиолуудыг бичиж үлдээсэн байдаг. Түүний дотроос бурхныг хайрлах хайрын 4 үе шатын талаар тэр онцлсан байдаг. За үүний нэгдүгээрт нь энэ хороогийн хүн болгон өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлаж амьдардаг. За энэ хүн бурхныг мэдэж эхлэхдээ өөрийнхөө төлөө бурхныг хайрлаж эхэлдэг байна. Хоёр дахь нь тийм ээ. За гурав дахь нь буюу илүү их төлөвшөж итгэлээр өсөх үедээ бурхны төлөө бурхныг хайрлаж эхэлдэг байна. За энэ үе дээр хүн бурхныг хайрлна гэдэг чинь бурхны үгийг хайрлах юм байна. Бурхны үгээс суралцаж бурхны үгийн дагуу амьдрах юм байна гэдгийг илүү их ойлгодог гэж. Тэгэхээр бурхныг хайрлна гэдэг чинь яг бурхны үгийг хайрлах юм байна. Бид бурхныг хэр зэрэг хайрладаг вэ гэдэг нь бид бурхны үгийг хэр зэрэг хайрлаж бурхны үгийн дагуу хэр зэрэг амьдрдаг вэ гэж харж болох юм. За тэгэхээр бурхан ийхүү өөрийнхөө ард түмэнд түүнийг хайрлах талаар тушаалыг өгөөд араас нь хэрхэн хайрлах вэ гэдгийг маш тодорхой практик байдлаар тэдэнд хэлж өгсөн. За үүний нэгдүгээрт нь бурхны үгийг зүрхэндээ байлгах. Бурхны үгийг зүрх сэтгэлдээ байлгаж зүрхнийхээ самбарт бичин амьдрах. Зүрхний бэлгэллаар ам ярьдаг. Мөн зүрхэнд юу байна хүн түүнийхээ дагуу амьдрдаг гэсэн үг юм. Хоёрдугаарт нь тэр бурхны үгийг хүүхдүүддээ хичээнгүйлэн заах явдал. Тэгээд тэр бурхны үгийг үргэлж хаач явсан ярьж бай гэж өгүүлсэн байна тийм ээ. Тэгэхээр бурхны хайрлна гэдэг нь бурхны үгийг зүрхэндээ байлгаж бурхны үгийг хүүгүүдэд заана гэсэн үг юм байна. За дээр нь мэдээж бид сая уншсан байгаа. Чи гартаа мөн хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлгаа гэсэн байна. За тэгэхээр энэ дээр Израильчуудын тефилин гэдэг зүйл энэ ч байгаа. За энэ хайрцагын дотор Библийн үгүүдийг бичсэн байдаг. За энэхүү ингээд хайрцгийг еврейчүүд залбирх үедээ за тэд нар гартаа ингэж мэдээж уйдаг. За мөн хоёр нүднийхээ хооронд байлгадаг. Энэ нь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр бурхны үг миний оюун санаа, миний хараа, миний намайг чиглүүлж удирдан дагуулах болно. Мөн бурхны үг миний гарын үйлсийг удирдах болно гэсэн утгыг агуулж байгаа. За тэгэхээр энэ хар хайрцагын дотор ямар Библийн ишлэлийг бичсэн бэ гэж та мэдхийг хүсэж байна уу? За тэгэхээр эдгээр хар хайрцагны талаар илүү их та мэдхийн тулд Еврейн хар хайрцагны нууц номыг та охин бас уншаасаа гэж хүсэж байна. За эндээс бүгдээрээ харцгаая. Тэгэхээр тефилин буюу энэ хар хайрцагын дотор 4 хэсэг таслага байдаг. Түүн дотор эхний хэсэг нь гитлэл номын 13 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэл. За хоёр дахь хэсэгт нь мөн номын 13 дугаар бүлгийн 11-ээс 16 дугаар ишлэл. За 3 дахь тасалгаанд нь дэд хууль 6-гийн 4-өөс 9. 4 дахь тасалгаанд нь мөн дэд хууль номын 11 дугаар бүлгийн 13-аас 21 дугаар ишлэлийг бичээд хийсэн байдаг юм байна. За мөн энд миний гарт байгаа зүйл бол мецуза гэж хэлдэг. Мецуза. За энэ зүйлийг сая бид нар уншсан байгаа тийм хаалган дээр Израильчууд хаалган дээр үнийг байрлуулдаг. За үүний дотор бас дэд хууль номын 6 дугаар бүлгийн 4-өөс 9 дугаар ишлэлийг бичээд энэ дотор бол хийдэг байна. Ингээд орж гарах болгондоо гараараа энэ зүйлд хүрээд тэгээд үнсдэг. За энэ нь дуулал номын 121-ийн 8 дугаар ишлэлдэр эзэн чиний орох гарах бүрийг өдгөөгөөс мөнхөд сахин хамгаалах болно гэсэн энэ бас бурхны үгийн дагуу байдаг байна. За ингээд бид харах юм бол Израильчууд маш их детальчилж тийм бурхныг хайрлна гэдэг маань бурхны үгийг зүрхэндээ байлгана, хөвгүүдээ хичээнгүйлэн заах хэрэгтэй байна. Мөн залбирх болгондоо тийм ээ гартаа хоёр нүдийнхээ хооронд түүнийг ингээд байрлуулж гэрийнхээ хаалган дээр байрлуулах хэрэгтэй гэж ингэж хичээнгүйлэн бурхныг хайрлахын тулд тэр хичээж амьдэрдэг гэж тийм ээ.
бүх зүрхээрээ тэгэхээр бүх хүч чадлаараа бүх сэтгэлээсээ одоо эзнийг хайрлна гэдэг нь Бурхны төлөө хүн амьдрах явдал юм аа. Тэгээд Бурхны төлөө амьдрч хэрвээ Бурхан хүсэх юм бол бид Бурхны төлөө амиа хүртэл зориулах учиртай юм аа гэж Израильчууд заадаг. Энэ тухай ярихдаа тэд Раби Акибагийн үхлийн талаар хүүхдүүдэд ярьдаг юм байна. Ромын засаглалын үед алдартай Раби Акиба амьдарч байсан. Тэр үед хаан евдээчүүдэд Бурхны үг болох одоо Тоороогоос зааж болохгүй гэсэн тийм хатуу хуулийг гаргасан. Тэгэхээр Бурхны үгийг заах юм бол амиа хүртэл алдах тийм аимшигтай цаг үе байсан байна. Харин энэ үед Раби Акиба юу гэж хэлсэн бэ гэхээр би үхсэн ч Бурхны үгийг заасаар байх болно. Учир нь энэ бол Бурхны тушаал юм аа. Бурхны үгийг заахгүй байна гэдэг нь яг л үнэг голын ирэг дээр очиод усан дотор сэлж байгаа загсыг чи гараад ирээ гэж хэлэхэд нь түүнлүү үсрээд гарч очиж байгаатай адилхан юм а гэж хэлсэн байна. Ийхүү Раби Акиба Бурхны үгийг үргэлжлүүлэн заасаар байгаад Ромчууд түүнийг одоо шоронд хорьсон. Ингээд түүнийг маш одоо аимшигтайгаар эрүүд нь шүүсэн байгаа. Тэгээ энэ үед Акиба хичнээн өвдөжсэн ч гэсэн тэр инээмсэглээ тэр баяртай байсан. Тэгээ Ромчууд түүнээс одоо чи яагаад одоо баяртай байгаа юм бэ гэж асуух үед нь би Бурхны өмнө Шема залбирлыг хэлэхдээ Бурхан минь би танд хайртай гэж. Тэгээд Бурхан би танд хайртай гэдгийг харуулах боломж надад олдох болов уу гэж боддог байсан. Харин өнөөдөр надад Бурханд хайртай гэдгийг харуулах боломж олдсон учраас би баяртай байна гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр Израильчуудын хувьд Шема ишлэлийг Бурхныг сонсож түүнийг хайрлах талаар унших болгондоо энэ ишлийн дагуу тэд залбирх болгондоо бид Бурхныг хайрлах болно гэж тэд дуулах болгондоо тэд дотроос өөрөөсөө дотроо асуудаг байна тийм ээ. Би үнэхээр Бурхныг хайрлаж байна уу? Би Бурхныг үнэхээр гэрчлэн амьдарч байна уу гэж. Тэгэхээр Шема буюу эзнийг хайрлах энэ чухал ишлэл нь Израильчуудын амьдралын зорилго, амьдралын утга учир болсон байдаг. Тэгвэл өнөөдөр сүнслэг Израиль гэж хэлэгддэг Христэд итгэгч та бид үнэхээр Бурхныг хайрлан амьдрах учиртай юм. Бид эхлээд Бурхныг хайрлсан биш. Бурхан эхлээд агуу гайхамшигтай хайраараа тэр мөнхийн хайраараа биднийг хайрлсан. Тийм учраас бид Бурханд хайртай. Тэгвэл бид зүгээр л Бурханд хайртай гэж амаараа хэлдэг, дуулдаг биш. Харин амьдралаараа түүний үгийг сонсдог. Түүний үгийг хайрладаг. Түүний үгийг зүрхэндээ байлгадаг. Түүний үгийг хөвгүүддээ заадаг тийм Бурхны арт түмэн байцгаая. Бид амьдралаараа амьд Бурхныг харуулж гэрчилдэг тийм Бурхны хүмүүс байцгаая гэж уриалахыг хүсэж байна. Бид еврейчүүд шиг заавал залбирахдаа энэ тефилинийг бид нар гартаа, бид нар духандаа байрлаж зүүх хэрэггүй. Харин энэ Бурхны үг бидний оюун бодол дотор, бидний зүрхэн дотор байж бид залбирх үед бидний бас гарт, бидний амьдрал үүсэд бас байгаасаа гэж хүсэж байна. Бид заавал еврейчүүд шиг энэ мецузаг хаалган дээр бид хадах хэрэггүй. Харин эзний үг бидний гэрт байж, бидний гэр бүлд, бидний үр хүүхдүүдэд Бурхны үг үнэхээр байгаасаа гэж хүсэж байна. За энд бас одоо еврейчүүдийн өмсдөг кипа гэдэг нэг малгай байгаа тийм ээ. Еврейчүүд энэ кипа гэдэг малгай өмсдөг. Яагаад энэ малгайг өмсдөг вэ гэхээр Бурхан чиний дээр байгаа гэдгийг, Бурхан чамайг үргэлж харж байгаа гэдгийг чи санаж амьдраараа гэсэндээ өмсдөг. Тэгвэл итгэгч хүмүүс бид нар заавал энэ малгайг өмсөх хэрэггүй. Гэхдээ бид хаач явсан миний дээр Бурхан байгаа, Бурхан намайг харж байгаа, Бурхан надтай хамт байгаа гэдгийг би санаж амьдрах учиртай. Тэгэхээр Христ итгэгч бидний хувьд Бурханыг хайрлна гэдэг нь Бурханыг сонсож түүний үгийг зүрхэндээ нандинах. Хоёрдугаарт нь тэрхүү Бурхны үгийг бид үр хүүхдүүдтэй хойч үедээ бид зааж өвлүүлэх явдал юм аа. Тэгэхээр би танаас дахин асууя. Та Бурханд хайртай юу? Та үнэхээр Бурхныг хайрлаж байна уу? Үүний хариултыг та дотроо бодохдоо би Бурхны үгийг зүрхэндээ байлгаж, би Бурхны үгийг хөвгүүддээ зааж байна уу? Би Бурхныг сонсож, Бурхныг гэрчлэн
амьдрч байна уу гэж та өөрөөсөө асуугаарай. Тийм ч учраас бид еврейчүүдийн талаарх энэхүү цуврал хичээлээ та бүхэнд хүргэж байгаа гэдгийг санаасаа гэж хүсэж байна. За ингээд өнөөдрийнхөө хичээл дээр бүгдээрээ хүүхдүүдтэйгээ хамт Иохан номын 14 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлийг цээжилцгээе. Энд Есүс Бурхныг хайрлна гэдэг нь, Есүсийг хайрлна гэдэг нь түүний тушаалыг хайрлах явдал юм а гэдгийг бидэнд онцолж заасан байна. Өнөөдөр хичээлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үнэхээр та болон таны өр хүүхдүүд Бурхны дуу хоолойг сонсдог, Бурхныг хайрладаг, үнэхээр өрөөгдсөн ард түмэн байгаасаа гэж чин сэтгэлээсээ өрөөж байна. Та видеого бусдаа хуваалцаарай, subscribe дараарай, мөн хичээлээ гэр бүлээрээ үзэж хамтдаа Бурхны үгээс суралцаарай. Баярлалаа. Баяртай.